За тэгвэл орчин цагийн монголчуудын бахархал болоод цахим спортод өндөр амжилт үзүүлж байгаа Монголын баг болон Physical Asia тэмцээнд оролцсон залуус юм. Улс төрийн маргаан утаа төвжрэлд стрессцэн монголчуудад тэд гэрэл гээгээ болж байна. Дэлхийд дахинд цахим спорт сонирхогчдын тоо 600 саяд хүрч байна. За үүний дагаад дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ спортод анхаарал хандуулсан. За тэгвэл хөгжиж байгаа орны залуус дэлхийн тамирчдаас дутгааргүй өндөр түвшний амжилт үзүүлсэн нь монголчуудын тэр дундаа залуусын бахархлыг төрүүлж байгаамаа. Чемпион аваргын цомыг Монгол улсын 6 залуучууд тайцнаа өргөж түүхийг бүтээж байна. Түүнчлэн Азийн 8 орны төлөөлөл оролцсон Physical Asia тэмцээнд оролцсон тамирчид Монгол түмний бахархлыг төрүүллээ. Монгол хүний ондоошил дэсвэр төвчээрийг дэлхийд дахинд гайхуулж байна. Өдөр тутамдаа стресс бухимдалтай амьдардаг монголчуудын сэтгэл зүйд эдгээр үйл явдал амжилтууд эерэг нөлөө үзүүлж байна. Зөвхөн сэтгэл зүгээс гадна монгол хүний үнэлэмжийг өсгөж байгаа нь гадаадад амьдардаг монголчуудад шууд мэдрэгдэж эхэлсэн байна. Physical Asia шоуг үзээд миний хувьд бол маш гайхалтай мэдрэмж мэдээж төрсөн. Тэгээд энийг ер нь нэвтрүүлгийг үзэж хүн болгон баг бүгдэнд нь маш хүчтэй мэдрэмжийг төрүүлсэн байх гэдэгт бол 100% итгэлтэй байна. За миний хувьд хамгийн бахархал төрсөн хэсэг бол яг энэ баган таталт байсан. За Адиа болон инх хөрөг ах хоёрын орсон тэр тэмцээн байсан. Тэгээд тэр тэмцээний хувьд гэх юм бол тэр хүнд багныг 40 минут татна гэдэг бол дан ганц хүчнээс илүүтэйгээр сэтгэл болон төсвөрийн зөвлөөсөө тэгээд үнэхээр их бахархсан тэр хэсэг дээр. Ямар улсын иргэн бэ гэдгээс шалтгаалаад ингээ хүмүүсийн бас зан характер аюу өөрчлөгддөг, харилцаа аюу өөрчлөгддөг юм шиг санагдсан. Тэгэл ямар улсын иргэн бэ нэтрээ гэж асуухаар нь Монгол улсын их гэж хэлэнгүүт тэр шоунд оролцсон байсан те. Та нар яагаад тийм хүчтэй юм? Та нар ингээд юу яасан уу? Тэр шоунд орох гэж ингээ бэлтгэл хийсэн үү? Би ингээ монголоор аялахыг хүсэж байна гэл манай ангийн багш хүртлээ тэгж асуусан. Монгол хүн байх бахархал ондоошил бусдаас дутгааргүй гэдгийг ойлгуулсан тамирчдын эерэг нөлөө давлгаалж байна. Тэднэр бахархсан монголчуудад урам зориг өгч байна.